Мэдээ өргөлжилж байна. Уулын тэр Монголын байгууллагын сайн дурын залуус нэгдэн Цэмгэр Улаанбаатар давлгааг эхлүүллээ. За энэ давлгаа нь хотын өнгөцөмжийг сайжруулах, тухтай орчныг бүрдүүлэх зорилготой. За өнөөдөр 500 залуус нэгдэн Олимпийн гүрний явгууны зам болон дугуйн замыг угааж цэвэрлэлээ. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Иймээс өнгө үзэмж эрүүл орчинд амьдрахын төлөө хүүхэд залуучууд нэгдэн цэвэрлэгээ хийлээ. Хүүхдүүд багахан эсгийг цэвэрсэн ч өөрөөрөө бахархах, эх орноо хайрлах ухамсар сууж байгааг хуваалцсан юм. Мөн тэд дараагийн удаа их тайвны гүүрийг цэвэрлэнэ гэлээ. Хараад байгаа одоо ингээд залуучууд илүү ийм цэвэрхэн газраар үргэлжлүүлдэг, илүү минималист болоод байгаа. Ер нь ингээд бид нараас уриалгыг хэлээд байгаа. Бид нар ингээд гадуур явахдаа юм цэвэрхэн скутер мопед юугөө ч юм уу жет дээр унмаар байгаа. Бид нар илүү ийм цэвэрхэн газар орж болдож найзуудтайгаа суумаар байгаа. Бид нар илүү ийм цэвэрхэн байгууллагаар хөгжүүлэн гэдэг ч юм уу. Цэвэрхэн хотын гудмаар алхмаар байгаа гэдэг ч юм уу те. Бохирддаггүй те хувц ундраа бохирдуулдаггүй илүү ийм хог аягдал багтай тийм газараа үргэлжлүүлмээр байгаа. Тэгээ дээрэс нь залуучууд илүү олон хамрагдах тусам энэ маань өөрөө үр нөлөө нь маш олон байдаг. Жишээлбэл би өнөөдөр энийг гүрэн гарцыг угаасан бол маргааш би энийг өөрөө бохирдуулахгүй ойлгомжтой. Өөрийнхөө Улаанбаатар хотын амьдарч байгаа хотынхоо нэг ч гэсэн хэсгийг өөрийн гараар угаад цэвэрлэх маань үнэхээр гайхалтай байлаа. Яг нэг ч гэсэн газрыг цэвэр цэмцгэр одоо яг манай давлгааны өрөө цэмцгэр Улаанбаатар гэсэн яг тийм өрөөтэй маань тохироод их гоё байлаа. Тэ одоо манай хот маань том шүү дээ. Тэгээ иймэрхүү том хоттой жоохон ч гэсэн эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хийгээд ингээд нэг ч гэсэн хэсгийг угаад цэвэрлэх бол үнэхээр гайхалтай байлаа. Одоо яг тоод дүүнэртэй үлгэд өрөө үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор одоо яг нэг ч гэсэн яаж Улаанбаатарынхаа одоо энэ одоо Олимпийн гүрийг цэвэрлэж байгаа ер нь бол нийт төрийн хэрэг. Тэгээд одоо ер нь бол мэдрэмж бол өнөөс сайхан байна. Тэгээд одоо яг энэгээр харж байгаад яг энэ хэсэг дээр нь бохинаацсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол ингээд бохоо наахгүй те. Одоо ер нь бол цэмцгээр ер нь байгаа газартаа жоохон цэмцгээр ер нь байх хэрэгтэй л гэж ер нь хэлмээр байна. Цэвэрлэгээ хийхэд найзуудтайгаа цэвэрлэгээ хийхэд амар гоё. Тэгээд амар сэтгэл дүүрээд явж ирсэн. Тэгээд заван байгаа юмыг бохирдолтой байгаа юмыг цэвэр болгоод тэгээд илүү гоё болсон. Аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байгаа байршлынхаа ойр орчмын 50 м хэсгийн эрүүл ахуй цэмцгэр байдлыг хангах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ үйл ухамсарласнаас үүдэн хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангаагүй газраар зорчдог. Иймээс аж ахуйн нэгж байгууллагуудыг цэмцгэр Улаанбаатар давлгаанд нэгдэж ойр орчныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг залуус уриалж байна.